Сайн байцгаана уу гэдэнд нь хөвчлийг үзэж байгаа өдөр өрөө өглөөний юм төргийа. Тэгэхээр энэ удаагийн имшлэг дээрээ би юуны талаар ярих гэж байгаа вэ гэхээр Солонгост хэрхэн ажил олох вэ? Ажил олоход одоо ямар хуу шат амжилтыг дамждаг вэ? Ажил хийхдээ анхаарах зүйлс нь юу байдаг вэ? Гэх талаар ярих гэж байна. За тэгэхээр та нар бичлэгээ үзэхэд бэлэн үү? Би бичлэгээ эхлэхэд бэлэн байна. Тэгэхээр бүгдээрээ бичлэгэндээ орцгоо. Хамгийн их нь болохоор ажил хэрхэн олох вэ? Ажил олох ямар аргууд байдаг талаар ярих гэж байна. Тэгээд эхний арга нь болохоор хэрвээ анх удаа ажил хийж үзэж байгаа бол энэ арга аягүй тохиромжтой гэж бодож байна. Танилын хүрээллээсээ ажил олох арга байгаа. Ах эгч найз нөхөд энд ирээд өмнө ажиллаж исэн, ажил хийж үзсэн тийм хүмүүсээсээ ажил асуух юм бол олдох магадлал өндөр. За тэгээд энэ хүмүүсээс яаж сууж байгаа гэхээр хэрвээ таньдаг хүмүүстэйгээ адилхан монгол хүмүүстэйгээ ажиллах юм бол чи дараа нь тэр ажлыг сурахад илүү төхөн байх болно. Тэгээд дараад нь бас ажлын туршлага чинь нэмэр болох учраас таньдаг хүмүүсээсээ ажил асууж үзэх арга байгаа. За дараагийн арга нь гэх юм бол Каток болон Facebook-ийн группүүд байдаг. Каток дээр одоо ингээд монголчуудын групп, сөүлдэх монголчуудын групп, за тэгээд чонсууны зарын групп, барилгын ажлын зарын групп, нураалтын ажлын зарын групп ч юм уу тиймэрхүү ажлын зарууд байдаг. За Facebook дээр бас ялгаагүй солонгос дахь монголчуудын групп гэдэг маш олон групп байдаг шүү дээ. Иймэрхүү группүүдэд бас ороод ажил одоо хаяаж олох боломжтой байгаа. За дараагийн арга нь болохоор хэрвээ чи солонгос хэлтэй болоо солонгос хүнтэй шууд ингээд харилцаад явах боломжтой болоо шууд аппликейшн ашиглаад ажиллах боломжтой. За миний ашигладаг аппликейшн гэх юм бол Танган гэдэг аппликейшн байгаа. Танган нь болохоор одоо үйл хөдлөх хөрөнгө одоо зуучлах за тэгээд ямар нэгэн одоо эдэх хөрөнгө зарж борлуулах одоо Монголын нэг үнгүй цэг юм ингээд байдаг шүү дээ. Тэрэн дээр нь бол төстэй иймэрхүү аппликейшн байгаа. Тэгээд бас дээрэс нь ажлын зараад ордог. Ажил олгогч нар болон ажил хайгч нар маш их аппликейшнийг ашигладаг учраас энэ аппликейшнээс бас ажил олох амархан байдаг. Би сүүлийн 2 ажлаа энэ аппликейшнээс олж исэн. За тэгээд хүмүүсийн одоо ингэ ярианаас сонсч исэн. За тэгээд ер нь хүүхдүүд бас өөр бусад хүүхдүүдээс ашигладаг аппликейшнүүд ямар аппликейшн байдаг гэхээр Alba Цонгог гэдэг энэ аппликейшн байгаа. За дараагийнх нь болохоор Albamon гэдэг энэ аппликейшн байгаа. Энэ Albamon болохоор би бас ашиглаж үзсэн байхгүй юу? Тэгээд ер нь бол танган дээр байдаггүй зарим тийм офс тиймэрхүү ажлууд бас энэ альбомон дээр их орд юм билээ. Alba Цонгог дээр ч гэсэн бас иймэрхүү ажлууд их орд юм билээ. Тэгээд та хэд бас аль нь өөрт чинь илүү одоо хэрэглэхэд амар байна. Тэр талаар тэрийг харж агаад энэ 3 аппликейшнийг ашиглаад ажил олох боломжтой байгаа. Энэ л хоороо шууд солонгос захиралтайгаа харилцаад явах учраас мэдээч солонгосоор тодорхой хэмжээнд ойлголцдог байх хэрэгтэй. Солонгос хэлний мэдлэг бас ер нь тодорхой хэмжээнд байх хэрэгтэй шүү. Дараагийн арга нь л хоороо шууд самунчлаар очиод уулзах. Энэ л хоороо одоо ажилд гаргадаг одоо ажил зоочилдог хүмүүс гэж байдаг байхгүй юу? Тэгээд өглөө 5 цаг магт ч юм уу нэлээд өглөөрт очиод ингээд самунчлаар очиод ингээд ажил хийя, ажил байна уу гэд хэлэх юм бол тэр самунчлаас чинь одоо тэр самунчлал дээр чинь ингээд захиалга өгсөн ажил олгогч нарыг чамд одоо ингээд танилцуулаад ажлыг чинь зурчилж өгнө гэсэн ийм арга бас байж байгаа. Гэхдээ мөн ялгаагүй энэ аргыг ашиглах юм бол чи солонгос хэлээр тодорхой хэмжээнд ярьдаг байх шаардлагатай. Яагаад гэвэл чи солонгос хүнтэй харилцах учраас гэхдээ бас монгол самунчлууд бас байдаг. Монголчуудаа ингээд ажил ингээд гарнаас цаашин зурчлаг тиймэрхүү бас энэ удаан ажиллах хүмүүс байдаг байхгүй юу? Тийм учраас бас тэр хүмүүстэй бас холбогдоод монгол самунчлалыг бас ажил гарах боломжтой. За тэгээд та нар маань солонгос ирээд ажиллаа хаанаас нь яаж харах юм мэдгүй байх юм бол эдгээр 4 аргыг ажиллаад үзээрэй гэх юм бол ажил олно. За дараагийн миний ярих зүйл гэх юм бол ажиллах нөхцөл, ажиллах зөвшөөрлийн талаар ярина. Гэтээ энэ бичлэг маань хэрвээ энийг ингээд нэг бүрчлэн ярих юм бол нэлийн урт бичлэг болох учраас би дараагийн удаа ажиллах зөвшөөрлөө хэрхэн авах талаар ямар процесс өрнөдөг талаар ингээд нэг бүрчлэн тайлбарласан тийм бичлэг оруулна. Тийм учраас та хэд бас тэр бичлэг маань үзээрэй. За товчхон ярих юм бол солонгост одоо ингээд сурах гээд ирсэн байгаа шүү дээ. Сургалтын виз аваад ирсэн байгаа учраас ажил хийн гэдэг нь бол хориотой байхгүй юу? Гэхдээ иммиграшнээс зөвшөөрөл аваад 7 хоногт тодорхой цагийн хугацаанд ажил хийх боломжтой. За тэгээд ажиллах зөвшөөрөл гардаг ажил гарахгүй ажил гэж бас тустай байгаа. Энийг би дараагийн хэсгээр ярив. Ажиллах зөвшөөрөл нь болохоор чи хэлний бэлтгэлийн үед нөө IELTS үндсэн ангийн үед нөө бакалаврын үед нөө магистрийн үед нөө энэсээ шалтгаалаа. За мөн дээрээс нь топ гэж яана хэдвэ гэдгээсээ шалтгаалаад ажлын чинь зөвшөөрөл одоо 7 хоногт хэдэн цаг ажиллах боломжтой вэ гэдэг ажилтны зөвшөөрөл гардаг. Тэгээд энийг болохоор бас онлайнаар мэдүүлж болно. Эсвэл офлайнаар буюу шууд ингээд иммиграшны офис дээр очиод материалаа өгөөд мэдүүлэх боломжтой. Тэгээд энэ талаар би бас дараагийн бичлэгэн дээр яг нэг бүчлэн зөвхөн энэ ажиллах зөвшөөрөл олох талаар ярих учраас та гэд бас дараагийн тэр бичлэгийг минь үзээрэй. За гэхдээ ер нь хүн болгон ажиллах зөвшөөрөл авах ёстой гэдэг юм уу гэвэл уг нь бол ёстой ч гэсэндээ гэхдээ ихэнх одоо Монгол оюутнууд маань миний харж байгаагаар бол ажиллах зөвшөөрлгүй ажилдаг оюутнууд маш их байдаг. Энэ үед ямар одоо эрсдлүүд үүсч болох вэ? Ямар зүйлс дээр анхаарах шаардлагатай талаар ярьж өгье. За эхний үүсэх эрсдэл нь бол мэдээж чи
ажиллаж байгаа зөвшөөрлөг ажиллаж байгаад баригдах юм бол иммиграшны шалгалт орж ирээд баригдах юм бол чи эхний удаадаа торгуул төлнө. За энэ хэрэг хэмжээний торгуул байдаг вэ гэхээр чи хэр удаан ажилласан юм бэ? Хэдэн вооны цалин авсан юм бэ гэхээс шалтгаалаад нэг 500 мянган вооноос 2 сая вон, 3 сая вон хавцаа байдаг. За эхний удаадаа ингээд торгуул төлөө санаалга аваад өнгөрлөө. Дараагийн удаа чи дахиад ажиллаж яагаад баригдах юм бол чиний визийг хүчингү болгох, солонгосчууд албатан гаргах зэрэг арга хэмжээ бас авах хэрэгтэй. За дараагийн нэг эрсдэл гэх юм бол хэрвээ чи ажиллаж байгаа, зөвшөөрлөхгүй ажиллаж байгаа ямар нэгэн одоо гэмтэл бэртэл авах, эсвэл одоо тэр ажил олгож байгуулах чинь чиний цалин өгөхгүй байх ч юм уу те. Иймэрхүү эрсдэл гарах юм бол чи хуулийн дагуу яваад өөрийнхөө одоо цалингаа хуулийн дагуу олж авах айлцвал одоо тэр даатгал матгалаа одоо имчилгээний зардлаа хуулийн дагуу тэр одоо ажил олгогч талаасаа төлөвлөх ямар ч боломж байхгүй байхгүй хуулийн дагуу боломж байхгүй. Тийм учраас хэрвээ чи ажлын зөвшөөрөл гардаг ажил хийж байгаа бол заавал ажлын зөвшөөрлөө аваад ажиллах нь хамгийн зөв сонголт. Дараагийн миний ярих сэдв гэх юм бол одоо ингээд ажиллаа оллоо, дээрх дөрвөн аргыг ашиглаад ажиллаа олоод очиод уулзлаа. Тэр үедээ анхаарах шаардлагатай юм юу вэ? Ажил орохоос өмнө юуг анхаарах шаардлагатай вэ гэдэг талаар ярьж өгч байна. Тэгэхээр хамгийн ихэнд анхаарах зүйл гэх юм бол одоо ингээд ажил орохоор ингээд ирээд уулзаа гэдэг тэгэхгүй. Тэнгүүд очиж уулзахдаа ажлын яг хөлн хэд юм бэ? Эхний одоо туршилтын хугацаанд гэж байгаа юу? Тэр хугацаанд хэд юм бэ те? Тэрийг сайн тодорхой захирлаас асуух шаардлагатай. Зарим нь нөгөө нэг зар дээрээ 12,000 ч юм уу те 13,000 оруулсан хэрнээсээ яг ингээ очингууд ингээд 10,000 туршилтын хугацаа 10,000 тэргээд тэгдэг газар байдаг байхгүй юу? Тийм учраас тэрийг яг сайн анхаарах хэрэгтэй шүү. Хоёр дахь анхаарах хэрэгтэй зүйл нь гэх юм бол цагтаагаа очиод анх удаа уулзахдаа ажлын цаг ямар юм бэ? Өглөө хэдээс орой хэд юм бэ? Зарим нэг зар дээр оруулсан царай өөр ашиг хуваартай байгаа тэгэхгүй. Тэгээд ингэнгүүтээ бас ингээд ээлж мэлжэр байгаа тэр мөрөнтэй ингээд хүмүүстэй нааш чинь хойлс сойлоо зохицуулна гэдэг ч юм уу. Тиймэрхүү газар байхгүй. Тийм учраас тэрийгээ сайн ажиллах одоо ажиллахаас өмнө сайн анхаарад тохироод авах шаардлагатай. За ажил орохоос өмнө асууж тодруулах шаардлагатай 3 дахь зүйл гэх юм бол цалингаа хизээ олгодог вэ? Бэлэн мөнгөөр олгодог уу, дансаар шилжүүлдэг үү те? Энийгээс асуух шаардлагатай. Хэрвээ чи одоо зөвшөөрлгүй ажиллаж байгаа юм бол аль болох бэлэн мөнгөөр авсан нь чамд илүү ашигтай байхгүй юу? Зөвшөөрөл аваад ажиллагаа бол яг удаасаар авна бэлэн мөнгөөр авна гэдэг нь чиний өөр чинь дур. За тэгээд цалин олгох өдөр чинь хизээ байдаг вэ? Сардаа нэг удаа олгодог юм уу? 7 хоногт нэг удаа олгодог юм уу? Айлсад өдөртөө олгодог юм уу? Сардаа 2 олгодог юм уу гэдэг ч юм уу те. Энийгээ сайн яриад өгчих хэрэгтэй. Хэрвээ сардаа нэг удаа олгодгоо гэх юм бол хэрвээ чам 7 хоног болох мөнгө хэрэг болдог байлаа гэж бодъё л та. Тэгэх юм бол би ингээд 7 хоног болгон цалингаа авч болох уу гэд бас асуугаад үзэх хэрэгтэй. Зарим захирлууд ер нь ихэнх газрууд ялангуяа шигдам бол нөгөө орлого нь сардаа нэг удаа орж ирдэг гэдэг үн чинь бодлооч юм тэгээд гэхгүй. Орлого нь ингээд сардаа нэг удаа бөөндөө орж ирдэг. Тийм учраас ингээд цалин чинь ингээд бөөндөө өгдөг энэ төр гэдэг гэхгүй. Тийм учраас аль болох тэрийгэ эхлээд сайн тохироод надад ингээд сардаа 2 удаа хэрэгтэй байна. Надад 7 хоног болгон хэрэгтэй байна гэдэг юм те. Тэр мэрийгээ сайн тохирох шаардлагатай шүү. За дараагийн анхаарахтай зүйл гэх юм бол хуран мэхлэх хүмүүсээс болгоомжлоорой. Одоо ингээд за ийм ажлын ингээд зар оруулаа, зарын дагуу яваад очлоо, ажилдаа орсон чинь шал өөр юм хэлгээд байж бас. Одоо ингээд надад цохиол зөвлөхгүй юм. Би ингээд хууль буюу дүүхний ажил хийнэ гэж очисан баггүй өдөр газар. Тэгсэн чинь ингээд надаар галтгоо буюу жупон одоо тоогооч ажил хийгээд байгаа байхгүй юу? Тэгээ яасан бэ гэхээр ингээд тэнд ажиллаж исэн хүмүүс нь ингээд захирлаа талдахгүй энэ тэргээд тэр хүмүүс ингээд халсан заяа. Тэгснээ ингээд одоо хууль дээр ажиллаж манай найз хоёр байгаа байхгүй юу? Тэгэнгүүт бит хоёрын нэгийг таяр ингээд наашаа авч ирээд жупан буюу одоо галтгоон туслаад өгөө гэд. Тэгээ ингээд за цөөхөн үедээ туслах байхаа гэж бодоод очихгүй юу? Тэгсэн чинь ингээд би баг сар шахуу ингээд галтгоон хоол хийж ажилласан заяа. Би бүр ингээд хоол хийх ажил хийхэд битгий гэртээ ч өлтөө хоол хийж чаддгүй хүн ингээд галтгоонд ингээд ороод ажиллаж байгаа хгүй. Тэгэл ингээд амар ингээд хууль хийн гэсэн ажлаас шал өөр ажил хийжингүүд ингээд би хүртэл жоохон ингээд өдөж мөгдөөл тэгэл яг үндэ галтгоонд одоо ингээд зөөгч хийснээс илүү тоогооч хийх нь илүү хэцүү юм шиг надад санагдсан. Ингээд өдөөс ингээд галмал ингээд баахан тэгэл ингээд ногоо гэрч нааш цаашаа явна гэлтэй. Тэгэл хүмүүсийн амтан тааруулж хоол хийн гэдэг бол нэр үнэхээр хардкор байсан. За тэгээд тийм учраас би энд зөвхөн үйлчлэгчийн ажил хийн шүү. Би энд зөвхөн урдаал одоо зааландаа л ажиллана шүү. Өөр надаар ямар юм хийлэхгүй бидтэй гэдэг ч юм уу те. Эсвэл одоо би ингээд зөөгч хийхээр ирсэн. Тэгвэл одоо зөөгчийнхөө хүрээнд би ямар ажил хийж шаардлагатай юм цэвэрлэгээ хийх юм уу? Эсвэл ингээд зааландаа л зүгээр ингээд зөөгчөө хийгээл явд юм уу те. Эсвэл ингээд панчаа давхар тоглох шаардлагатай гэдэг юм уу те. Энэ болгоныгоо сайн урьдчилаад асуух шаардлагатай. Зарим нэг давтан цахилтууд өгөхгүй ингээд нэг хүнээр айгүй олон юм хэлэхэд. Манай зөвлөл ажилласан ажил бол үнэхээр тийм байсан. Нэг хүнээр олон юм хэлэх гээд
3 хүн ажилтнаа заяа. Захирал нь өөрөө тэгээд маань найз тойр заяа. Тэгээд тэр бүр үнэхээр хэцүү байсан болохоор би тэгээд нэг удаан ажиллаагүй сар гараа ажиллаад гарсан байхгүй юу. Анхандаа за яг хөө ингээд сайн хийгээд сэтгэлээсээ хийе гингүүт ингээд давраад заяа. Давраад за хийж чаддсан юм чинь ингээд бодчихгуутлаа тэр анх удаа зүгээр сэтгэлээ гаргаад хийсэн зүйлийг угаасаа хийх хэрэгтэй юм шиг хүлээж аваа заяа. Тэгээд тэрийг ингээд хийлгээд байдаг тийм хүмүүс байдаг хгүй Солонгос зарим хүмүүс. Гэтэ хингэн тийм биш. Миний одоо би 3 ажиллаж үзсэн. 2 нь бол үнэхээр гоё захиралтай, гоё хүмүүс. Үнэхээр бүр нэг гэр бүлийг тийм хүмүүс юм баггүй юу? Сүүлийн нэг ажилласан ажил бол бид бараг тэр ажлыг бүр үнэхээр дурсмааргүй байна. Тийм байсан учраас эхлээд ингээ сайн тохироод гэрээ хилцээрээ хийгээд ажилд орохоос өмнө бүх юмаа сайн тохироод орох хэрэгтэй шүү гэдгийг өөрийнхөө туршлаган дээр үндэслэн зөвлөж байна. За дараагийн ажил орохоос өмнө хийх шаардлагатай зүйл гэх юм бол заавал гэрээ хийн. Энэ бол зөвхөн нөгөө нэг ажиллах зөвшөөрөл авж байгаа ажиллах зөвшөөрөл аваад ажиллаж байгаа хүмүүс одоо хэрэгтэй зүйл байхгүй юу? Заавал гэрээ хийх шаардлагатай шүү. За эсвэл ажиллах зөвшөөрөл авдаггүй маа гэхэд зүгээр ингээ хөдөлмөрийн одоо гэрээгээд тим гэрээд байхгүй юу? Тим гэрээ бас хийх боломжтой бол тим гэрээ хийгээрэй. Яагаад гэхээр одоо түрүүний сая надад тохиолдсон тийм асуудал тулгарлаа гэхэд хэрвээ ажиллах зөвшөөрөлтэй байх юм бол тэрэндээ ингээд гомдол гаргаад цалин байлын дээр ч ямар нэгэн асуудал үүсэх юм бол бас гомдол гаргаад явах хэрэгтэй учраас цаасан гэрээ заавал хийх шаардлагатай. Ажиллах зөвшөөрөл авах юм бол угаасаа тэргүү цаасан гэрээ заавал шаардлагатай болдог байхгүй. За ийм зүйл байгаа. За дараагийн зүйл нь гэх юм бол гэртээгээ ойрхон ажил хийгээрэй. Яагаад гэхээр уг нь бол гэрээсээ хоол ингээд унаа тэрийг төвжирэл хийх байх. Одоо унаа тэрний асуудал байхгүй учраас гэрээсээ хоол яваад ажил хийж болно л та болохгүй зүйл байхгүй. Гэхдээ гэрээсээ ойрхон ажил хийгээрэй гэж байгаа вэ гэхээр үнэхээр ядардсан мэлээ. Ингээд гэрээсээ хол ажиллаа 1 цаг маг за 30-40 минутын 30-50 минут ингээд автобус метрогоор явдаг ажил хийдэг гэсэн байхгүй би. Тэгэхээр үнэхээр ядардсан мэлээ. Ажил хийхээсээ илүүтэйгээр замд ингээд метронд явж байхдаа ингээд нуруу муруу өвдөж мөвдөд ингээд ядарч мандраад босоо мосоогороо зарим судал утахгүй байж босоогороо хийж байгаа шүү дээ. Тэр үедээ үнэхээр ядардсан мэлээ. Ажил хийхээсээ илүү замдаа ядраад байгаа байхгүй. Тийм учраас аль болох боломжтой болвол ойр хавьтай ажил хайгаад ажиллах юм бол үнэхээр зөв сонголт шүү. Тэгээд түрүүн хэлсэнчлэн цалингаа маш сайн тохирох хэрэгтэй. Тэгээд аль болох зөвшөөрөл аваад ажиллаарай. Би сүүлийн тэр нөгөө үнэхээр нөв жог гэсэн ажил дээр яасан бэ гэхээр би ажиллах зөвшөөрөл авах гэсэн чинь нөгөө орсон түрээссэн байр маань гадаад иргэний ингээд оршин сууж байгаа хаяг солих шаардлагатай гэхгүй. Тийм шингүү хийх боломжгүй байр байж хараад тэрийг ингээд гэрээ хийхдээ анзаараагүй гэрээгээ хийсэн чинь тийм байр байж хараад тэгээд нөгөө ажиллаж байгаа ажил чинь гэрээс чинь одоо байрлаж байгаа байраас нь 60 минутын хооронд ирж очих одоо явах хугацаанд 60 минут дотор байх хэрэгтэй гэсэн requirement байхгүй. Тийм учраас тэр шаардлагыг миний өмнөх одоо хаяг хангахгүй байхгүй. Тэр ажлаас 60 минутаас илүү хугацаанд явах хэрэгтэй учраас зөвшөөрөл угаасаа гарахгүй гэдэг нь тодорхой тийм ажил байсан байхгүй юу? Тэгээд би ажиллах зөвшөөрөл аваагүй ажилласан, гэрээ энэ төр хийгээгүй, зүгээр ингээ итгэлцлийн хүрээнд ажилласан байхгүй юу? Тэгсэн чинь анх зар оруулахдаа 12,000 зар оруулсан заяа. Тэгсэн чинь очсон чинь би очиж уулзахад 12,000-аар л би божсон байхгүй юу? Тэр мэрийг үнэхээр асуугаагүй байхгүй би. Анх угаасаа өмнө ажилласан 2 ажлын захирлууд нь үнэхээр сайн хүмүүс байсан учраас яг л хэлсэн ярьснараа цалингаа өгдөөс байхгүй. Тэгэд энийг бас тийм л юм болоо гэж бодоод жаа гиндээ тэг ингээ асууж масуугаагүй байхгүй юу. Тэгсэн чинь яг ингээд ажилдаа ороод ингээд би бүх юм намайг ингээд ажиллах уу гэсэн ажлын санал одоо өмнөх 2 ажлаас ирсэн маш тий. Тэгсэн чинь нөгөө гэртээ ойрхон 10 минутын зайтай байсан болохоор би тэрийг сонгоод ажилласан байхгүй юу. Тэгсэн чинь ажилдаа орсны дараа ингээд хамт ажиллаж байгаа ингээд ажилласаа асуусан чинь эхний туршилтын хугацаа 10,000 30 гээд нөгөө хамгийн бага цалингийн хэмжээгээр байдаг гэж нааж байгаа байхгүй. Тэгэл гэж бодоод тэгэл за яах ядаж сардаа 10,030-аар бодчих. Тэгвэл дараа сараас эхлээд 12,000 болох байлгүй дээ гэсэн чинь би гарах одоо эхний сарынхаа цалинг 10,030-аар бодож аваад дараагийнхаа сарын цалинг 12,000-аар бодож авах хэрэгтэй шүү дээ би. Тэгсэн чинь сүүлд би ингээд сүүлийн сараа яхаа дуусгаагүй л дээ нэг 20 тоног ажиллаад гарч байгаа байхгүй би. Тэгсэн чинь би ингээд цалингаа авъя 12,000 гэдэг. Өмнө надад хэлсэн байхгүй би зөндөө ингээд асуусан чинь ажиллаж байгаа сайн одоо ингээд бонус өгнө гэж хэлж ийсэн аа. Ажлаас гараад цалингаа авъя гэсэн чинь чи ингээд богино хугацаанд ажилласан болохоор чиний цалин 10,030-аар л бодогдно гэсэн. Гэж бодоод тэгэл за одоо энэ одоо ингээд өнгөрөг надад сургамж болоод өнгөрөг гэж бодоод
Тэгээд би нэг тэгж ингээд одоо янз бүрийн одоо цэлм угаасаа би нөгөө зөвшөөрөл аваагүй ажилласан учраас янз бүрийн ингээд хэл ярих хөдөлгөх тийм асуудал гаргаагүй зүгээр л 10,000-аар цалингаа бодож аваад тэгээд тэр ажлаас бүр ингээд гарсан. Миний энэ алдааг та нар хэзээ ч давтаж болохгүй шүү заяа. Энийг бүр ингээд сайн санаж аваад миний энэ алдааг битгий давтаарай гэсний үндсэн дээр би энэ бичлэгээ хийж байгаа шүү. За дараагийн би бүр энийг ярьсан чи бүр стрессчлээ. За дараагийн одоо ажлын холбоотой шаардлагатай дөрөв дэх сэдв юу вэ гэхээр сурангаа хийж болох ажлууд зөвшөөрөл гардаг ажлууд гэсэн үг байхгүй. Энэ ямар ажлууд байдаг вэ талаар яаж вэ? За эхний ажил нь бол мэдээж хөвчлэн эмэгтэй оюутан хийдэг ажил. Энэ бол шигдааны ажил байгаа. Шигдаан буюу хоолны газрын зөөгч хийх ажил байгаа. Зөөгч эсвэл галтгоонд ажиллах тийм. Ядаж хоолны газрын ажил хийж болно. Эсвэл кафед ажиллаж болно. За дараагийнх нь бол CUGS гэдэг нөгөө пионизм буюу 24 цагийн дэлгүүр эсвэл хүнсний дэлгүүрүүд ингээд худалдагч дэлгүүрийн газын ажил хийж болно. За дараагийн ажил нь гэх юм бол бичгийн болон аман орчуулгын ажил хийж болно. За дараагийнх нь бол энгийн одоо мэргэжил энэ төр шаардлагатай биш тиймэрхүү офис ажлуудаас хийх боломжтой. Зөвшөөрөл аваад хийх боломжтой. За тэгээд ихэвчлэн ер нь бол бид аль болох хөнгөн за тэгээд ямар нэгэн эрсдэл багтай тиймэрхүү ажлууд дээр зөвшөөрөл гаргадаг байхгүй юу. За тэгээд хэрвээ энэ ажлуудыг хиймээргүй байгаа хүмүүстэй гэж хэлэхэд Солонгост ирсэн монголчууд маань ямар ажил хийдэг вэ талаар бас ярьж өгье. За хөвчлэн яг уу манайхан юу нэг бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Нөгөө нэг хууль бусаар ажилладаг манай монголчууд аягүй их байдаг. Манай монголчууд гэтэл зөндөө гадаад хүмүүсээс байдаг байхгүй юу. Тэгээд тиймэрхүү хүмүүс ямар ажил хийдэг вэ гэхээр эрэгтэй хүмүүс нь бол нүүлэлтийн ажил хийдэг. За тэгээд тэгбэний ажил хийдэг. Энэ болохоор хөвчлэн шөнөөр ажил халуулдаг байдаг. Тэгбэний ажил нь. Тэгээд айл нүүлэлтийн ажил. За тэгээд үйлдвэрийн ажлууд байгаа. За тэгээд барилгын ажлууд хийдэг. За тэгээд өөр бас нураалт мураалтын ажлууд хийдэг. Одоо нөгөө нэг ашиглалтнаасаа гарцсан хуучирсан байр мэрүүдийг тийм нураах ажил хийдэг байхгүй. Тиймэрхүү ажлууд хийдэг. За эмэгтэйчүүдийн нь гэх юм бол буудлын ажил байгаа. Бас маш сайн мэдээ. Буудлын нугаар татах ажил гэж яадаг. Энэ ажлыг хийдэг. За тэгээд бас цэвэрлэгээний ажил буюу одоо нөгөө айл цэвэрлэгээний ажлууд байдаг байхгүй. Эсвэл одоо нүүгээд гарцсан айлыг дараад нь цэвэрлэдэг. Эсвэл одоо айл ингэ нүүж орох гэж байгаа байлаа гэхэд тэр нүүж орохоос өмнө тэр одоо гэрийг нь цэвэрлэдэг. За эсвэл зүгээр нөгөө нэг одоо ингэ гэрээ цэвэрлүүлдэг бас хүмүүс байдаг хгүй. Тийм айлуудын айл цэвэрлэх ажил хийдэг. За эсвэл нөгөө барилгын дараах цэвэрлэгийн мөрөдөө тиймэрхүү цэвэрлэгээний ажил байна. Эсвэл одоо сургууль нөгөө нэг амралтын хугацаанд зуны өвлийн амлалт байгаа шүү дээ. Тэрнээсээ өмнө хичээл цуглахаас өмнө бас цэвэрлэгээ хийдэг хгүй. Тийм цэвэрлэгээний ажил бас эмэгтэйчүүд манаас хийдэг. Эрэгтэйчүүд маань ч гэсэн бас хийдэг. Өөр бас зөвхөн эрэгтэйчүүд манаас хийдэг ажил гэх юм бол үйлдвэрийн ажлууд байгаа. Эрэгтэй хүмүүс маань бол тэгэл машин тоногдох хөрөмжийн үйлдвэр эсвэл өөр ямар нэгэн одоо ийм төмөр мөмрийн үйлдвэр ч юм уу тиймэрхүү газрууд ажилладаг эмэгтэйчүүд нь болохоор гол сахны бүтээгдэхүүний үйлдвэрийн ажил эсвэл тий одоо хүнсний бүтээгдэхүүн шүлний үйлдвэр ч юм уу тий заримны үйлдвэр ч юм уу тий өөр зөндөө тийм хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрийн ажлууд гол сахны бүтээгдэхүүний үйлдвэрийн ажил тэгээ хосны үйлдвэр ч юм уу тий зөндөө иймэрхүү үйлдвэрийн ажлууд бас хийдэг. Гэхдээ энэ ажлууд маань бүгдээрээ оюутанд ажиллах зөвшөөрлгүй оюутны хувьд бол ажлын зөвшөөрөл гаргах болохгүй боломжгүй ажил тахгүй. Гэхдээ манайхан бас ингээд хууль бусаар наагур цагаар зөндөө хийдэг. Гэхдээ яхад энэ чинь болж байгаа юм чинь яа дээ гэж. Одоо тэгвэл энэ хууль бусаар ажиллах ажил хийлээ. Тэгвэл энэ үедээ өөр одоо цалин байлангаа яаж авах юм тэгвэл тийм санаа зовж байгаа хүмүүс байж магадгүй. Тэгэхээр тэр хүмүүстэй хандаж хэлэх юм бол одоо сурахаар ярьж байгаа учраас сургуулаас чинь зарим газрууд нь сургуулаас нь ингээд данс масын нээх ингээд тэнгэр үнхийг авч явах гэдэг энэ хүү бүтгэлийн ажлуудыг сургуулаас нь хийж өгдөг сургуулиуд ч байдаг. Эсвэл зүгээр хүүхдүүдийг ингээд өөр зүгээр шиглүүлээд тэг өөрөөрөө хийлэгдэх сургуулиуд байдаг байхгүй юу? Тэгэнгүүт иммиграшн бүртгэлтэй нэг Солонгосын яг өөрийн Монгол одоо хаан банк, бодлогын банк гэдэг шиг яг ингээ албан ёсны нэг данс тэрийг чинь цэнгэрүүлэхэн дээр чинь нээж өгөөд тийм албан ёсны нэг данстай болно. Тэрийг өөрөө бол чи одоо зөвхөн одоо хууль ёсны гүйлгэнүүдээ ингээ наац цаашаа оруулах тий. Одоо Монголоос мөнгө авахд бол тэр данс руугаа авч болно шүү дээ. Харин тэр данс руугаа хизээч заяа. Солонгос хүнээс мөнгө авч болохгүй. Яагаад гэвэл чи тэр данс чинь иммиграшн бүртгэлтэй данс учраас виз сунгах асуудал одоо уусаад сурж байгаа хүмүүс чи виз сунгах шаардлагатай шүү дээ. Тэнгүүд виз сунгах асуудал гардаг. Тэнгүүд тэр данс чинь иммиграшнээр бүртгэлтэй чамайг иммиграшнээс дуудаад энэ данс руу яагаад ингээд Солонгос хүнээс мөнгө олж ирсэн бэ? Энэ ямар ч ихтэй мөнгө вэ гэдээ асуудаг байхгүй. Тэнгүүд чи нэг хэрвээ чи тэр үедээ ингээд ямар нэгэн тодорхой байдлаар хариулж чадахгүй байх юм бол чамайг ажил хийсэн байна гэж үздэг байхгүй юу? Хөл бусаар ажил хийсэн байна гэж үздэг. Эсвэл байгууллагаас ажиллаа цалин одоо авах юм бол өртөөсөө болох. Тэр чинь бүр зэгнээсээ яг ажил яаж худлаа ярьсан бэ? Тэр чинь ажил хийсэн байна гэдгийг нотхоо болж байгаа хгүй. Тийм учраас чиний визийг чинь сонгохгүй. Тэгэхээр яах вэ гэхээр нэг аппликейшнүүд гэдэг би танаар санал болгоё. Cross за тэгээд Toastbank тэгээд Hampass Gmoney Trans
тэгж юм ингээд энэ одоо миний мэдж байгаагаар бол энэ аппликейшнүүд тахгүй энэ ANB гэж бас байгаа. Энэ аппликейшнүүдийг манай монголчууд аягүй их ашигладаг. Гэхдээ миний зөвлөх зүйл гэх юм бол би тос банкыг зөвлөж байна. Яагаад гэхээр энэ шимтгэлгүй тэгээд лимит нь бас арайгаагүй өндөр байдаг. Гэхдээ гадаад тасардаг бүртгүүлэх юм бол лимит нь бага байж магадгүй. Гэхдээ гол нь шимтгэлгүй байдаг. Бусад банкнууд жоохон шимтгэлтэй байхгүй юу? Тэгээд өөр бас санал болгох зүйл юм кросс байгаа. Зарим нөгөө нэг одоо энэ банкуд санхүүгийн болгоод байгаа шүү дээ. Бас одоо гадаадд иргэдэд зориулсан данс нэж өгдөг ийм аппликейшнүүд данс руу ч ингээ мөнгө орж ирж штэ. Тэгэх юм бол шимтгэл авах гэхгүй 1000 вон 1500 вон. Тэнгүүд ингээд 10 удаа авлаа 10 удаа өөр хүн одоо орлого авлаа гэхэд 100000 вон шимтгэл төлөх шаардлагатай болчихсон. Тийм учраас би тийм аппликейшнүүдийг хэрэглэхийг их дуртай биш. Хүмүүст санал болмооргүй байхгүй. Cross гэдэг энэ аппликейшн байгаа. Энэ аппликейшн болохоор орлого ороход шимтгэлгүй зарлага гарахад болохоор 500 вон шимтгэлтэй. Тэгээд дансны хязгаар нь болохоор 500,000 вон ч шүү. Тэр хавцаа. Тэгэхээр энийг бас ашиглаарай. Дараагийнх нь болохоор тос банкыг ашиглаарай. Энэ хоёрыг би санал болгож байна. Тэгээд энэ данснууд байгаа шүү дээ. Энэ данснуудаасаа чи иммиграшн бүртгэлтэй данс руугаа хооронд нь гүйлгээ хийж болохгүй шүү. Яагаад гэвэл хүний одоо ингээ өөрийн данснаас өөрийнхөө нэртэй данснаас өөрийнхөө нэртэй данс руу мөнгө аваад хахад тэр чинь иммиграшнэр бас ингээ хардлагатай үүсдэг байхгүй. Яагаад өөрийнхөө нэртэй данснаас өөрийнхөө данс руу мөнгө аваад байна вэ? Ямар ч үстэй данс ингээ цаанд яагаад вэ гэд тэр дансыг чинь шалгаад тэр дансны чинь гүйлгээг ингээ шалгах тохиолдол үүч магадгүй. Тийм учраас тэр одоо нөгөө ажил хийгээд олсон цалингаа авдаг тэр данснасаа иммиграшн бүртгэлтэй данс руугаа хооронд нь гүйлгээ хийж өрсөө болгоё. За миний хамгийн сүүлийн ярих зүйл нь бол гэх юм бол би Солонгос ирээд жил шахах болох санаа ямар ажил хийсэн талаар ярих чинь. Гэтэ би хүмүүс шиг тэгж амар олон төрлийн ажил хийж чадаагүй. Яг гэвэл надад би нөгөө тогтмол ажил олбоодсон учраас тогтмол ажиллаад нэг хийгээд явуулсан байхгүй. Тийм учраас би ингээд энд ингээ олон ажил хийж үзмээрсэн гэсэн үзээгүй. За ямар ажил хийсэн бэ гэхээр би шигдааны ажил хийсэн түрүүн хийсэнчлэн би эхний хоёр ажил нь болохоор би шигдааны дөөгч хийсэн баггүй юу шигдаан. Тэгээд эхний тэр хоёр ажлын ажил бол үнэхээр гоё захиралтай бүр ингээд миний амьдрал таарсан хамгийн ачтай буйнтай ингээд харийн нутагт ингээд надад тос олсон үнэхээр тийм ачтай буйнтай хүмүүстэй таарсан баггүй юу. Тэгээд тэр хүмүүстэй би үнэхээр баярлж явдаг. Тэр ажилснаас хойш би ер нь маш олон зүйлийг сурсан, маш олон. Тэгээд дараад нь ч гэсэн ингээд энд ажиллаад явхад ингээд юм сурцсан учраас хүмүүс намайг гоё нааштай хүлээж авдаг болсон. Тэр анхны тэр ажилласаа ингээд авсан хуримтлуулсан туршлага маань одоо хүртэл надад ингээд хэрэг болоод явж байгаа. Тэгээд эхний хоёр ажил нь бол үнэхээр гоё захиралтай тиймэрхүү. Тэр хоёр шиг тамсан баггүй. Сүүлд ажилласан 3 дахь ажил нь би тэрийг ярмааргүй. За 2 дахь ажилласан ажил нь болохоор би барилгатай ажилт үзсэн. Эмгтэй байж барилгатай рүү гэж гайхаж магадгүй. Гэтэ би уг нь бол ингэсэн баггүй юу. Нөгөө барилгын цэвэрлэгээний ажил гэж одоо байсан баггүй юу. Тэгсэн чинь яг цэвэрлэгээний ажилласан л да. Гэтэ яасан бэ гэхээр нөгөө барилгаа хүлээлгэж өгөх өдөр нь ингээд наашлагдсан заяа. Тийм учраас нөгөө нэг ингээд яг ингээд төлөвлөгөөний дагуу явж исэн одоо ажил байгаа шүү дээ. Тэгсэн чинь нөгөө барилгаа хүлээлгэж өгөхтэй өдөр нь наашлсан чинь нөгөө нэг төлөвлөгөөний дагуу явжсэн ажил маань ингээд хурдлах шаардлагатай болж байгаа байхгүй юу. Тэгэл тэнд ажиллаж исэн эрэгтэйч вэ бүх хүмүүс тэр барилгын ажилд оролцсон заяа. Тэгээ би тэр өдөр юу хийсэн бэ гэхээр би 2 өдөр ажилласан баа. Би тэр 2 өдөр юу хийсэн бэ гэхээр ингээд хан бодсон заяа. Хан бодсон тэгээ замаас нэг ингээд юм түрхээд ингээд тэгээд нөгөө тэрийг ингээд юм хамаар үрж мөрөөд ингээд юм гоё гөлгөр мүлгэр болгож малгаад тэр замаас гэдэг баха. Тэр юм хийсэн. Тэгээд тэр үе ингээд ханаа ингээд бодсон. Тэгээд өөр бас ингээд нөгөө яг миний үндсэн одоо хийх хэрэгтэй ажил нөгөө нэг цэвэрлэгээ байсан учраас цонх муу гарчаал тэгээд нөгөө янз бүрийн хог тоос шороо тэр нөгөө барилгын дараах цэвэрлэгээ учраас тэр чинь нэлээ их хог шороо цугларч байгаа шүү дээ. Тэгээд янз бүрийн барилгын хог хаяглаад тэр мөрийг ингээд аваад хайж маяад тийм ажил хийсэн. Гэхдээ тэр ажил бол бас дэжгүйсэн нөгөө ямар хүнд ажил байсан ч гэсэндээ ажиллаж байгаа хүмүүс нь гоё л байвал тэр үнэхээр гоё ажилладаг байхгүй юу. Ямар амархан ажил байсан ч гэсэн ажиллаж байгаа хүмүүс нь үнэхээр таалагдахгүй хүмүүс ах юм бол тэр ажил хэдий амархан байсан ч би тэр ажлыг дахиж хийчихгүй. Ер нь би гэлтгүй бусад хүмүүс ч гэсэн тийг санагддаг байгаа. Тийм учраас ажиллаж байгаа ажил бол хүнд байна уу, хэцүү байна уу, амархан байна уу гэдгээс үл хамааран ажиллаж байгаа хүмүүс бол айгуу чухал байдаг. Хидээ дээр барилгын ажил хэцүү байсан ч гэсэндээ ажиллажсэн хүмүүс нь үнэхээр гоё хүмүүс байсан. Монгол ах гэж нэрээс аахгүй. Тэгээд тийм учраас тэр ажил дээр бас ер нь бол юм сурсан. Тэгээд би энэ хугацаанд энэ хоёр ажлыг хийж үзье. Тэгээд бусадаас зөндөө буудлын модлын ажил, чонсоо цэвэрлэгээ, айл цэвэрлэгээ мэрлийн ажил зөндөө хийх болохоор тэгээд айл нүгэлтийн ажил дээр ч гэсэн эмэгтэй хүмүүс ажилладаг.
Тэгээ тиймэрхүү ажлуудыг бол би хийж үзээгүй учраас та нарт ийм байдаг шүү гэж хэлж чадахгүй нэ. За тэгээд өнөөдрийн бичлэг маань энэ хүрээд өндөрлж ийн түрүүн хэлсэнчлэн ажиллах зөвшөөрөл хэрхэн авдаг вэ? Ажиллах зөвшөөрлийн процесс ямар хөө явагддаг вэ гэдгийг би тусдаа бичлэг болгоод оруулах учраас та хэд манаас subscribe дараад хажуу талын хонгон дээр дарах юм бол миний бичлэг орох тоолонд та бүхэнд notification очно. Тийм учраас та тэр бичлэгийг үзхийг хүсвэл subscribe дараад хажуу талын хонгон дээр дараарай. Тэрийн удаагийн бичлэг маань энэ хүрээд өндөрлж ийн. Бичлэг дуустал үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.